Түрүүн ярьсан асуудал тэгэлдэх санал нэг байна. Нэмж ярих шаардлагатай нэг асуудал байна. Энэ Эрдэнэтийн шалгалтын дүнг яг энэ төсөв хэлэлцэж явах үеэр хэлцээ. Одоо энэ Эрдэнэтэд нэг хууль бус гэмт шинжтэй бүлэглэл очиж суугаад 4 сар боллоо. Засгийн газраас гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй болсон байдаг. Тэр 49% төлөөлөл гихнийхэд нь этгээд дураараа авирлаж энд 9 шидийн юм болж байна. Засгийн газар шийдвэр гарснаас хойш 14 хонлоо. Яаж чадахгүй байна. Энэ Монголд ирэн засаг төр гэж юм байна уу байхгүй юу? Би энэ хоёр гэрээний талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн сонингууд дээр захиалгат ийм юм байхгүй гэдээ баахан мэдгэл гарсан байна. Тэнд юу болсон гэхлээр 17-аас 21 онд 5 жилийн гэрээ дархны ард төмөрлөгтэй хийгээд тэр гэрээнийхээ 4/2-т урьдчилгаа төлбөртэй байна. Урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь нийт гэрээний дүнгийн 40% буюу 87 тэрбум төгрөг байна. Энэ 87 тэрбум төгрөгийг ажлын 5 өдрийн дотор шилжүүлнэ гэсэн заалтын гэрээд нар байгуулсан. 8 сарын 25-нд. За яг тэр мөнгө юунд очоогүй байж болно. Очоогүй ч байж байх магадaltaй тэр дархан луу. Өөр тийшээ явсандаа Эрдэнэтийн татврын урлагаас сох 100 тэрбум төгрөг дутчаад байгаа нь үнэн шүү дээ. Яг нодон жил Эрдэнэтэй жил татвар төлж байсан оюу толгоонх нь энэ жил 240 тэрбум төгрөг төлчихөд байгаа шүү дээ. Эрдэнэт 22-ыг төлчихөд байгаа шүү дээ. Тийм биз? Тэр нодон жилийн урьдчилгаа гэдгийг 70-ыг хаслаа гэхэд 70-аар 22-ыг нэмээд 92 болно. Цаад талд наад захын 100 тэрбум төгрөгийн асуудал бий. Энэ Эрдэнэтээр ер нь дандаа с хижиг юм хийдэг этгээд цуглар суусан байна. Энэ даваа дуржин гамболд гэж 90 оноос хойш Монголын социализмыг дууссан бүх өнгөтэй өтөг зэнхэр ягаан хөвчлөлөөр дуусгасан. Сүүлд нь оюу толгой дээр очиж сайхан бэлэгтээ дубад очиж гэрээ байгуулж оюу толгойг дуусгаад одоо Эрдэнэтийг дуусгахаар тэнд очихад элд юм яриад явж байна. Илжиг данаа гэдэг дуудуулдгийг би мэднэ гамболдын. Яахлаараа энэ этгээд Монголын бүх өнгөтэй юмар Монголын ард түмний 100 жил бүтээсэн хөрөнгөөр тоглож ядгийн. Яагаад засгийн луур чаддгүй? Тийм учраас би Эрдэнэтийн шалгалтын дүнг нэг яралтай хэлцээ гэдэг саналыг оруулж 9 шидээр энэ сэдвэр ярьсан гишүүд рүү захиалгат дайралтууд хийж байна. Энэ худалдаа хөгжлийн банкны мөнгөний богцноос гармаар байна Монголын төр. Хамаг өнгөтэй өтөгийн шимээ дууслаа. Өчигдөр тэр шоудаа хөгдөг нөхөр хөдөл хувийн болсон байлгүй хувийн компанид ажиллах сайхан байна гэдгийг ярьсан гэсэн байна шүү дээ. Шоудэр гэдэг нөхөр. Хэзээ яаж хувийн болчихсон? Арилжааны банк ингэж аж ахуй нэгжүүдийг бүгдийн цөлмөд байж болох юм уу? Энэ монголчин тэр чигтээ энэ худалдаа хөгжлийн банкны эрх шалд орлоо. Дарга нартайгаа газар нутгатайгаа энэ 3 сая хүнтэйгээ энэ банкны эрх шалд орлоо. Ингэж цааш амьдраад байх юм гэдэг асуудал би яриад байгаа юм л да. Энэ мафиазын зохион байгуулалт Монголын төр орлоо. Эрхэм гишүүд минь энэ элдв нам улс төр харьяал дүл харгалзаж энэ асуудлаар онцгой анхаарахгүй болвол энэ Монголын төр яг мафиазын удирдлагын дор цаашаа явлаа шүү. Монгол банкны ерөнхийлөгчийн төлөөний хүнээ тавиулж ягаад бүтэн 4 жил Монголын төрийн самарсан. Юу болж байна вэ? Өнөөдөр Монгол банкнд байдал ямар болчиход байна вэ? Тийм учраас би энэ асуудлуудынхаа дундуур тэр Эрдэнэтийн шалгалтын дүнг хэлцүүлэх саналыг оруулж 14 хоног тууз төрөмжөөр энэ 40%-ынтай харьцаж чадахгүй шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Ерөнхий захирлын өггээ суучиж шүү дээ. Энэ чинь юу болоод байгаа юм бэ? Тэр даваа цэрэн гэдэг этгээд төрийн 51%-ийг төлөөлөд ажиллаж явах ёстой гүйцэх захирал 49%-нд худалдагдчихад өнөөдөр тэнд худлаа мэдээлэл хийгээд явж шүү дээ. Хаана байна 51% чинь? Ингэж сөлмөж болох уу? Ингэж хулгаал өвөр хийж болох уу? Яг үннийг хэлэх юм бол арчс намын мөдний фракс дурдаг луурч тэнд очиж суучихсан байгаа шүү дээ. Шинэбаатартай холбоо эхлээл. Би үнэн л юм хэлж. Хотын захиргаанд байсан санхүүгийн хэлцээний дарга нь очиж тэнд санхүүгийн байраа суучихсан байж. Тэр нөхөр хөтөл дээр очиж юу дахны төмөрлөгийн үйлдвэр
За. Та бүхэн мэдж байгаа.